Сайн байцгаана уу эрх юм үзэгчдээ. Та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үз байгаа. Студид хөтлөгч Батбай Багдаев ажиллаж байна. Өнөөдөр зоочин маань орон зохиолч Дажзүгийн сайн баяр. Сайн байна уу хаа? Сайн байна уу? За та одоохон энэ намын үйлдвэрээс энэ сэмпл аваад ирсэн байгаа штэ тий. Путин the Great гэж нэртэй ном зургийн ном гаргасан байгаа тий. Тэгээд энэнд гоё ярьж өгөөч ээ. За энэ номыг би нэг баг 8 жил хийж бүтээвүү да. 8 жил. Тий 8 жил мэдээлэл цуглуулад. Тий сая өнөөдөр энэ ном гарлаа л да. Тий энэ Орос дээр болохоор Путин гэсэн байгаа. За. Орос дээр ингээ Путин гэсэн дээр юм шиг санагцсан. Англи дээр Putin the Great гэж өгсөн. За яагаад би ингээд Putin the Great гэж өгсөн бэ гэвэл их Путин. Тий. Монголоор. Тий монголоор их Путин. Яагаад тэгж өгсөн бэ гэвэл би энэ номыг яг үндэ хэлэхэд бас давхар хятад зориулж ирсэн. Хятад. Тий. За. Тэгээ нөгөө хятад хэлцээ их сони юм байна. Одоо жишээлбэл Nokia-г Noja гэх жишээ нэ. Викторийг ялт гэж үгүйдэг ст англи. Видеолиг гэх жишээ нэ. Цаана айгу нарийн утгатай байт юм бэл. За Си Цзиньпин ч гэсэн айгу утгатай. Ардын хүн, ардын залуу гэсэн утгатай юм бэл. Си Цзиньпин. Тэнгүүд ханзандаа өөрчлөлт юм бэл. Тэгээ Си Цзиньпин ингээд гинсек биш үү дээ. Хятадын дарга те. За Mercedes-Benz-ийг Benz гэдэг. Тэгэхээр хятад хүн Benz гэж хэлж чадсан шүү дээ. Гэхдээ нөгөө тэр ханзандаа тааруулаад Benz гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ? Хурдан хүлэг. Хурдан тэрэг гэсэн үг. Путин гэрээ юм гэдэг юм. Тэгэхээр би яагаад энэ Putin the Great гэсэн бэ гэвэл Путин гэж дууддаг юм бэл. Пудин гэж хэлдэг юм бэл. Тэр нь юу гэсэн Пудин гэдэг нь юу гэсэн үг өөрчилж байгаа биз? Путин биш Пудин. Тэр нь юу гэсэн үг агуу хүн гэсэн утгатай юм бэл. Тэгээ би энэ номыг ганцхан монголчуудтай биш тийм ээ. Орос, Хятад, Монгол, одоо өөр Иран ч юм уу, Турк ч юм уу. Ийм энэ дэлхийд гарах санаатай л энэ номыг тэгээд Putin the Great гэж нэрлэсэн. Тэгээ яг хуу зах зээл тийм ээ. Зах зээл хятадын зах зээл. Та мөн тийш сандаа юм уу? Өөрөө та мөн тийш сандаа юм уу? Ерөнхийдөө би амьдралдаа 3 хүнийг л шүтдэг. За. Их хааныг. За. Их хаанууд. Чингис хаан. Тий. Нэрээр нэлдвэн зүгээр их хаан тий. Их хааныгаа шүтдэг. Тэгээд ээж аваагаа шүтдэг. Бусдын нь бол шүтнэг миний насанд хэцүү. Зүгээр би маш их хүндэлдэг. За жишээлбэл би Путины яагаад та тий маш их хүндэлдэг. Хүндэлнэ үү? За. Яагаад вэ гэвэл айгүй энгийн шүү дээ. Путин чинь Орос орныг босголоо тийм ээ. За. За Брежнев ямар байлаа. За дараа нь Горбачев гарч ирлээ. Горбачев яалаа. Ельцин-гоо яалаа. Энэ бүгдийг бол тэгэл бүгд мэдээ шүү дээ. Тэгээд би жоохон судлалаа. Ельцин яасныг тийм ээ. Горбачевыг яасныг. Тэгэхэд Путин дараах хурж ирээд Орос орны одоо ерөнхийлөгч болоод их олон юм хийлээ шүү дээ. Тэгээ энэ хийсэн гавьяануудыг энэ номондоо би ингээд багтаагаад. Тэгээд ягаад энэ англи хэлээр гаргаа юм? Монголоор биш. Монголоор бас байгаа. Байгаа уу? Тий, монголоор гарсан. Монголоор одоо хийлээ, орсоор хийлээ, англиар. Гэхдээ энэ англи хэл чи одоо дэлхийн хэл шүү дээ. За. Тий. Одоо англи хэл. Одоо жишээлбэл Европ, Германууд ч юм уу, Францчууд 60-70% англи хэлийг ямар ч асуудалгүй ойлгодог. Бас герман хүн дотор англи хэлгүй герман хүн байдаг л да. Гэхдээ ихэнх нь англи хэл мэддэг тийм ээ. За орсууд тэр польшууд тэр ялгаагүй. Энэ тэгээд англи хэл хэлхий ойлгоцоо. Одоо солонгосчууд ч гэсэн их англи хэлтэй ард түмэн шүү дээ. Манай монголчууд ч гэсэн одоо англи хэлтэй зөндөө болсон шүү дээ Монголд. Тийм учраас би бас нэг англи хэл дээр хийж. Энэ нь ихэд зурагтай ном шүү дээ тий. Тийм зурагтай. За яагаад зурагтай ном дүн бас өөрөө асууж. Гэхдээ энэ ном жирийн ард түмэнд зориулж бас давхар бодож ирсэн. За. Одоо нэг таксины жолоо ч юм уу, худалдагч, бүсгүй ч юм уу, оюутан ч юм уу те 10 жил. Айгу тийм
Миний санахад хүүхэд ихэр сонирхох. Тийм биз? Тэг хүүхэд тань тий 10 жилийн хүүхэд ч юм уу. Арай 1-р ангийн хүүхэд мөхт арай сонирхохгүй бах тийм ээ. Гэхдээ нэг 4-5 дугаар ангиас хойш ч юм уу. Энэ одоо бид нар чи ингэж биш шүү дээ. Би ерөнхийлөгч Путиний тухай 2-3 жил суугаад амар ухаантай ном бичээл гаргахад тэрийг би хэн бэлээ те. Дэлхийд намайг хүн танихгүй шүү дээ. Тийм номыг унших нь айгу хэцүү. Ийм зурган ном тийм ээ. Зурган ном мэдээлэл нь аюу энгийн. Ийм номыг чинь хүн сонирхдаг. Одоо бид нар чинь ямар ирэнд амьдарч байгаа гэвэл мэдээллийн ирэнд амьдарч байгаа. Нөгөө Толстойн Дайн банх, Пушкины Добровский ч юм уу, эсвэл Толстойн Анна Каренина ч юм уу те энэ Чеховын зохиолуудыг ч юм уу, эсвэл дэлхийн сонгодог бусад одоо Шекспир ч юм уу одоо миний залуучууд уншихгүй шүү дээ. Цаг байхгүй болсон. Бүгдээрээ нэг гар утас руу ингээд шаагаад тийм ээ. Тэгэхээр энэ номыг би яагаад зурган ном болгосон бөгөөд энэ дэлхийн нийтийн залуучууд байна уу, настай хүн байна уу тийм ээ, хүүхэд байна уу, уншаасаа мэдээсээ ойлгоосоо энэ ер нь Оросын ерөнхийлөгч Путиний цаана би дэлхийн юу болж байгааг харуулах гэж зорьсон юм ном юм л да. Та тэгээд Путинийг яагаад мундаг хүн гэж сандаг вэ? Гэхдээ энэ номон дээр ингээ бүх юм байгаа л да. Одоо ингээ Путинийг яагаад мундаг гэж тайлбарлах юм бол энэ 2-3 цаг хэрэгтэй. За би товчхонд нь хэлье. Путин ерөнхийлөгчийг анх Ельцин дуудаж авчираа тэр нөгөө Ленинград гэж хот байна шүү дээ. Одоо Санкт-Петербург болсон тий. Тэнд их мундаг их олон ажил гүйцэтгэсэн байдаг. Тэгээ Собчак гэд Ленинградын хотын дарга энийг Ельцинд мэдгдсэн байдаг. Энэ их хайхтар залуу байна гэдэг. Тэгээд Ельцин урьж авчираад өөрийнхөө багтаа оруулаад тэг нэг юм гуйсан байт юм бэл. За чи залуу те чамааг одоо ерөнхийлөгч болгомоор. Чиний ярьж байгаа, барьж байгаа, хийж байгаа нүүдэл бүх юм одоо их мундаг юм байна чи. Тэгвэл ард хүн чам мэдгүй. За энэ Чечений дайн болоод байна. Энэ одоо ах минь Плархалж ийн штэ. Гүг би энийг бүгдийг Ленинградаас урьаагүй штэ. Ленинградаас урьсан. Ленинградын Собчакийн баруун гар байсан. Тийсэн. За тэгээд өөрөө Москва ирсэн. Ирсэн урьаагүй штэ. Ельцин урьсан. Урьаад энэ одоо би бүгдийг судлаад үзээд Чубайс гэж хүний мэдхүү. За тэгээд хоёлаа ингээд тэр Чубайсыг чийж болно. Дээрс татсан штэ. За тэгээд ямар ч гэсэн Ельцинтэй уулзсан. За Ельцин юу гуйсан байгвал чи энэ Чечений дайныг зогсооч чадах уу? Чамааг одоо Путин чамааг тогнолын Албаны Герман байсан намын дээр бүх юм. Тэрний дараа ирсэн. За тэгээд Ельцинтэй уулзаад Ельцин гоо хэлэхгүй да. Өөрийн чинь ерөнхийлөгч боломоор байна. Тэгэхээр чамааг ард түмэн мэдэхгүй. За чи энэ Чечений дайныг юу гэж боддог? Тэгээ Путин дарга хэлсэн. Тухайн үед дарга байгаагүй л өөрөөхөд туслах. За би энэ Чечений дайныг зогсоох гэж зорьё. Тэгээд яваад зогсоосон. Тэгээ ард түмэнд нэртэй болж эхэлсэн шүү дээ. Тэгээд энэ анхны том гавьяа. Чечений дайныг зогсоолоо ард түмэнд их таалагдсан байна шүү дээ. За тэгээд Путин ерөнхийлөгчд дэвшүүлээд Путин дарга боллоо шүү дээ. Ерөнхийлөгч боллоо. Дэм болоод тэр үед дэм болоод байсан шүү дээ. Путин гэрээд дан нөхөөл ихэлсэн шүү дээ. Ах минь муу түүхэмднаа. Гөө. Харин өөрөө чи мэдэхгүй шүү дээ. Яг дайн болж ирсэн. Өөрөө бүр очсон. Энэ бүгд энийг бүгдийг би ингээд судалсан юм. За тэгээ Путин очиод тэр дайныг тэр хинтэйг уулзаад одоо ми Ахмад ерөнхий Кадыровтэй аавтаа аавн дараа нь хорлогдож өгсөн шүү дээ. Дэлбэлсэн тий террористүүд. Тэр үнтэй уулзаад тохиргоо гэдэг. Тэгэхээр би Путин буу барьж байлцсныг хэлээгүй юм а. Очиж тэр Чечений дарга нартаа нь уулзаад тохиргоонд түрээд дайныг зогсоосон.
Энэ бол бүгд мэднэ. Харин өөрөө яагаад энийг үгүйсгээд байна? Тэгээд бүх орс хүн мэднэ шүү дээ. За хамаагүй дээ. За тийгээ. За тэрний өмнө Путин даргын өмнө Лебед очиод би 2-7 хоногийн дотор Лебед генерал гэж байлаа шүү дээ. Зогсооно гэд. Зогсооч чадаагүй. Маш их олон хүн оролцсон. Березовский тэргээр их далдгамж их гүйсэн. Дандаа мөнгө хийсэн байдаг. Березовский. Тэгээ Путин дарга бол яг зогсоосон. Энийг бүгд мэд. Өөрөө яг бүгд мэднэ би мэдэхгүй байна. За тэгвэл ингэж тий энийг бол бүгд яах юм. Чи яг нөгөө та юу яагаад шүү дээ. Энэ нэг өөр ташаа өөр мэдээлэл авсан байна. Би энийг чи судалсан юм бэл. 8 жил судаллаа шүү дээ. За тэгээд тэгээд яг уу яагаад Путинд одоо тэгээд мундаг хүн байга болоо гэж та бодно тий. Яг уу би өөрөө ч ойлгоод байна. Энэ одоо дан эхлүүлсэн барьсан Украин юм тэмгэл иймэрхүү мэдээлэл өөрөө чинь юунд л байгаад байна л да. Мэдээллийн санд чинь тийм ээ. Тэгэхээр тэр дайн майныг ярьж болно. Яагаад дайн болсон? Яагаад Путин тийм тушаал өгөөд ийм Украинд тусгай цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа. Энэ бүгдийг би тайлбарлаж болно. Гэхдээ та бүхэн тэр тийм их цаг байгаа юм. Байна. За тэгвэл одоо би хэлье. Энэ дөрвөлсөн орны гэрээ байгуулагдсан Минскт. За Орос мэдээж, Украин, тухайд Порошенко байлаа. Меркельгээ Германы канцлер байлаа. Германы Оланд байлаа. Ингээд гэрээ байгуулад одоо дайныга энэ Украинд болж байгаа явдал Украинч 2 хэсэг хуваагдаад байлдаад байсан шүү дээ. 2 хэсэг хуваагдсан тийм ээ. Тэгэн байлцсан. Тэгэхээр одоо энийг болио гэд. Гэтэл 8 жил Орос орн хүлээсэн баг. Ойлголоо. Энэ номд хаяа ярилцъя. Тэгвэл та энэ номцоо энэ зургаар тэгээд тавчхнаар бичээд энэ бүхий Путинийг амьдрын түүх бичсэн байна уу? Энэ Путиний амьдралын түүхгүй л арай үгүй. За. Энэ ерөнхийлөгч Владимир Владимирович 100 гавья. За. Тэгж л ойлгож100 байна. гавья. За ямар гавьянууд байдаг юм? 10 гавьяын хэлье. Бөө одоо Чечений дайныг зогсоосон. За нэг. За. Украинд байгаа 5 сая орсуудыг хамгаалсан. За 2 сая юм. Тий за тэгээ. Ингээ зөндөө. Одоо энэ чинь 100 байгаа юм чинь. За космодром гэж байна шүү дээ энэ одоо. За монголчуудаа Монголд тусаа хүрэх хийсэн оруулсан. Одоо манай Монголд чинь нөгөө хин хоолойг тавина. За монголоор. Тэгэхээр Монголд тэрбум доллар ашиг орж ирэх нь шүү дээ. Тий. Тэгэхээр энэ жишээлбэл Оросын ерөнхийлөгч Путин монголчуудад дургу энийг ерөөсөө Монголыг ерөөсөө дэмжихгүй гэж ботсон бол хамгийн чухал ямар туслах хүргөө гэхэд 11 миллиард тэрбум доллар үр Марта Монголдо тий тэгсэн. Тэр л хамгийн чухал тэр шүү дээ. Тий. Гэхдээ тэрийг ингээд айгүй олон зөндөө гавья байж шүү дээ. Одоо тэр нөгөө Монголдгийн халаатай ярилцъя. Украин's back. Which back. Монголдгийн халаатай юм ярилцъя. За, өшөө ямар тусламж Монголд харуулав. Визугүй болгоо штэ. Тий. Тэгсэн. Тий. 3 гавьяны. Өшөө. Тэр гавьянуудын яриад бол зөндөө. Монголчууд босод орон тэгж их очтгүй шүү дээ. Монгол 4 жилдээ нэг удаа ирдیں۔ шүү дээ. За тэр нөгөө халахын голын хэдэн ойгоор ирсэн шүү дээ. Ирсэн. За. Тийм бүр юунд Улаанбаатарт хонол. За дараа. За энэ нөгөө татварыг үгүй болгосон шүү дээ. За. Тэр би одоо тоог нь мартаад байна. 100 хэд үлээ 200 хэд үлээ. Тэр бараа таварыг авахаа болсон. Зөвшөөрсөн шүү дээ. За. Энэ айгүй энгийн юм аа. 13 дор зунд монголчууд хүчтэй байлаа тийм ээ. За. Тэгэхээр ингээд гүрэн байлаа. Одоо Орос орн гүрэн болчиход байна шүү дээ. Тэгэхээр альва асуудлыг Хятад руу ч юм уу, Орос руу ч юм уу, өөр Япон руу ч юм уу, Солонгос руу ингээд бухаад бий болдгоо юм аа. Бид нар өөрсдөө зөв ухаалаг, сэргэлэн дээрээс нь одоо залилтаа тийм ээ. Бүх юм ингээд хосолж, мэдлэгтэй ингэж харьцаж нөгөө Орос ч юм уу, Хятад ч юм уу энэ хоёр хөршвэ шүү дээ. Хоёулаа гүрэн болцсон тийм ээ. Манайх ч одоо жоохон буураа биш шүү дээ. Буураа орно тийм ээ. Тэгэхээр эднэртэй ингэж ажиллахгүй л байвал
Энэ Оросууд ингэчлээ, энэ Хятадууд ийм, энэ Японууд одоо ингэчлээ, Герман ийм гэдэг юм. Тэгвэл бүтэхгүй. Тэгээ бид нар буруугаа өөрсдөөсөө олох хэрэгтэй. Манай төрийн таны бодлоор Өлбөгдөр сайн ерөнхийлөгч байсан юм уу? Одоо би яг бат тулга Өлбөгдөр хамаагүй. Бат тулгын сайн ерөнхийлөгч байсан юм. Би ч одоо өөрийнхөө ерөнхийлөгчдийг муулах замархан байна л да. Одоо ингэсэн тэгсэн гэд. Ямар ч гэсэн манай төрийн төшөөдүүд бол би яагаад хөвлөд ажиллаа их муу хийж штэ. Муухан байгаагүй. Яг хоо тэр Женко Батлага хүний хувьд сайн хүн байж болно. За болно. Гэхдээ дөрвтэй хийсэн ажил нь харагдахгүй штэ. Өнөөдөр өөртөө одоо тэр ерөнхийлөгч ассан Батлагтай уулзаад хийсэн ажлуудыг ингээд үзэх юм бол тавтаггүй их юм байна. Тэрийг хийсэн юм. Болоо. Гэтэл ард түмнийг яг манерийн 4 жилд байсан үед ард түмд дөрвтэй хийсэн юм харагддаггүй. За. Би ягаад Батлагыг хөлөв гэхэд тэр сонгоход нь санагдтуу. Би Путин шиг ерөнхийлөгч болно гэд ясан ч тий. Тэгвэл ард түмэн сонгоо. Яг нэг Монгол ялна гээл нөгөө эсрэг талын хүн жоохон хурлын зэрлийг байсан л да. Тэгэн гутаа чи Монгол ялнгүй юмтай ингээд тоглолт. Монголч Путинд хайртай юу? За ерөнхийдөө миний уулзсан харьцсан хүмүүсээс ихэнх нь Оросын талд байт юм байна л дээ. Одоо энэ нөгөө Украин Оросын нүгэ Путинд хайртай юм уу? Энэ хайртай гэж хэлдэг үг чинь дуртай юм уу? Болохгүй юм л да. Дуртай гэх нь бас тийм. Таалагдсан юм уу? За янз. За би одоо хүн болгонтой уулзч учирж үзээгөө. Ямар ч сан манай зургатаар за ихэнх тохиолдолд бараг 80-90% муулт юм бэл. Яагаад гэвэл манай тэр телевизийн дарга нар ч юм уу яадаг чинь жоохон англосаксын талд байд юм бэл. Тийм учраас би нэг Путин ерөнхийлөгч Путиныг өнгөрсөн жил ирэхэд нь үзлээ л да зургат. За тэгэхэд нэг 20 эдхэ настай, 24-5 настай охин одоо улс төрч болох гэж байгаа тий зорж байгаа тийм охин л яриад байгаа байхгүй юу. Уул нь тийм охиноор яриулах нь буруу л да. Юм үтс нэг 50 гарцсан үнээр л тэр юмнуудыг асууж яриулах ёстой л. Тэгэхээр зүгээр нэг 25 6 таа охин энэ бүүт одоо ирэх гэж байгаа. Манай Монгол ганцаардсан. Дэлхий бүүтнийг тоохгүй байгаа. За одоо Монголоос ирж юм гуйх гэж байгаа. Ерөнхийдөө гуйлах ч хүн гэд ингэж ярьсан бэ. Тэгэхээр нөгөө ард түмэн маань тэр оюутнууд ч байна 10 жилийнхэн ч байна. Эсвэл нэг өндөр боловсролтой биш хүмүүс тэрийг сонсоод Путин ч гуйлгацсан юм байна. Манайхаас юм гуйх гэж. Монгол ард тийм бэлнээр юм итгэдэг юм уу? Үгүй тэр боловсралгүй хүн шууд итгэх штэ. Тэгээ тийм нэвтрүүлэг тийм мэдээлэл айгүй их явдаг байхгүй. Тэгээ англосаксын зарим нь бүр цаанаасаа бодлохдоо зарим нь зүгээр өөрийнхөө бодлоо хамаагүй хэлсэн. За өшөө ямар дүрнүүд орсон бэ таны номд? Гүнд зөндөө. Одоо би энэ бүгд за Си Цзиньпин байгаа за Японы асан тэр хэн байсан Синзо Абе байгаа за Оланд байгаа хэн байна Трамп байна. Тэгээд яаж хандана вэ? Путиндөө яаж хандана вэ? Тэгээд эн чинь нөгөө би судалгаа хийгээд бидний чинь бүгдийг ингээ багтаагаад орууллаа шүү. Дуртай байна уу? Дургүй байна уу Путиндээ? Юм санаад. Хэн дуртай дургүй? Тэр хүмүүсүүд. Мэдээж хэрэг одоо энэ Европын дургуул байх шүү дээ. Германууд, Францчууд, Англичанууд, Америкчууд. Америкч одоо хоёр хуваагдсан. Таны бодлоор Путин Трамп Путинд хайртай юм. Хайртай зүвдээ зүгээр хайртай биш таавдсан юм. Энэ айгүй энгийн. Өөр ингээд зургт үзэх юм бол Си Цзиньпин ч юм уу Путинтай айгүй хөндлөж хайрцтай. Трамп. За ингээ гар марын гэж татахгүй. Тийм үү? Трамп ч их сонин авиртай хүн шүү дээ. Тийм шүү дээ. Бусад
Ерөнхийлөгчийн гарын татан нөгөө Макроны чинь энд нь оромжлолтой юм уу? Тэ Макроныг шууд энд нь юу байна? Ой. Тэр ямар соёлгүй хүмүүс Тэ өснө юу яатсан байна? Яг энийг цэвэрлэчихье гэж Макронтой шууд Макрон чинь бүхэл бүтэн Франц улсын ерөнхийлөгч шүү дээ. Гэтэл тэрүүнтэй тэгж харьцсан. Ер нь тийм их тийм сонин Путиний тийм бол зооч шинэвтэй. Путиныг бол айгүй хүндэлдэг. За би нэг жишээ хэлье. За. Саяхан 2 сарын өмнө 9 сард билүү Путинтэй Аляскт уулзлаа шүү дээ. За. За уулзлаа, гараан барьлаа. Тэр дээвэр дэлхийд байдгүй Америкийн цэгийн хүчний онгоцыг нэгсгэж шүү дээ. Бид тэрнээс онгоцын нэрийг мартаад байна. 2 туслах онгоцтой. За ойлгоо. За. Таны бодлоор энэ монголчууд Путинд таалагддаг. За. Тэгээд өөрөө Путин Монголд яаж ханддаг юм бэ? Би Путиныг Монголд гайгүй ханддаг л гэж боддог. Яагаад? Гэн чинь нэг хөрс орон юм чинь тэгээд муу хөөсөн бол тэгэл хоргион тавиал заваараад янз бүрийн хийн шүү дээ. За. Түрүүн хоёлоо ярьсан. Монголд өнгөрсөн жил ирсэн. Одоо энэ мэдээллийг хамаагүй ярьж болохгүй байхад их дэмжиж гэж ярьчаад явсан гэж би нэлээд гайгүй хүмүүстэй уулзсан. За Монголд нэ юм уншигч чадахгүй англиар уншдаг болсоо юм. Юунд англи хэл дээр гараа юм. Монгол хэл дээр энэ ном чинь монгол хэл дээр гарч байгаа шүү дээ. За. Тий. Англи хэл дээр би түрүүн тайлбарласан шүү дээ. Англи хэл дээр яг гаргаж байгаа үгийг бол дэлхийд бас гаргаж байна шүү дээ. За. Тэгээд энэ та үзэсгэлэн юугаар явуулах гэж худалдаагаар. Гэхдээ яг энэ ингэдийн дэлхийн одоо манай Улаанбаатар Монголчин буураа орон шүү дээ. Тэгэхэд Монголд жилд 2 удаа номын баяр болдог. За. Энэ дэлхийн бүх улсад болдог. Хятад, Орос, Та тэнд зарах юм уу? Гэхдээ энэ заран гэдэг айгу энэ чинь нөгөө юу биш шүү дээ. Нэг тавцэг эсвэл нэг цамц биш шүү дээ. Тэнд очиж паблишинг компаниуд байдгийг, хэвлэлийн компаниуд байдгийг, менежерүүд байдгийг. Тэднэрд ингээ үзүүлдэг баг. За. Тэгээд тэд нар үзээд нэг бол аав, нэг бол авах. Авахгүй. Путин дургүй штэ. Авахгүй. Та тэрний ойлгоногүй юу? Гэхдээ энэ өөрөө чи ингээд та ингээ юм ойлгохгүй шүү дээ. Мэдээж Герман, Франц, Англид бол авахгүй. За. Найрсаг улсууд зөндөө байна шүү дээ. Ямар? За Иран байна, Турк байна, Хятад байна, Энтхэг байна. Вьетнам байна. Хятад арга гаргагдтыг, Санскрит арга гаргагдтыг, Перс хэлээр гаргагдтыг, юунд англи хэлээр гаргаа юм. Тэнд бас альва манай Монгол боловсрон хүмүүс зөндөө байдаг. За. Англи хэлтэй, орос хэлтэй, Хятад хэлтэй, Герман, Франц ингээд тэнд ч гэсэн яг ялгаагүй тийм боловсрон хүмүүс байдаг. Тийм учраас би тэр Перс хэл, Хятад хэл, Солонгос ч юм уу, Вьетнам хэл мэддэггүй юм аа. Би бүх хэлийг мэдэх надад тийм чадал уучлаарай. Би өөрөө маш том уучлахгүй яа. Би Украин хэл мэддэггүй юм аа. Польш хэлийг би сураагүй юм аа. Танаас Ах минь уучлаарай. Одоо би жинхэнэ уучлахгүй. Би бурят хэл мэдэхгүй улаан удад очивол би улаан удын атмаануудад зодуулах байхаа. Уучлаарай. Би бурят хэл би бурят гаралталд гэхдээ бурят хэл би мэддэггүй юм аа. Тийм учраас би улаан уд очихоос одоо айх юм ба. Ерөөсөө тэр улаан удыг тойрж явъя да. Тэгэхээр энэ хаан явсан газар англи хэлтэй хүмүүс байгаа. Тэр Бээжинд чинь тэр хятадууд бас англи хэлтэй хүмүүс байдаг. Тэд нэр өөрсдөө энийг орчуулах юм. Би орчуулах шаардлагагүй. Дэлхийн номын бизнес, дэлхийн номын ажил тэгж явдаг. Энэ англи хэл чинь дэлхийн хэл болцсон юм. Энийг би англи хэлийг та нар англи хэл сур гэж би яваагүй юм. За. Энэ тийм тогтолцоотой юм. За, тэгэхэд л он цагнаа дуусч байна гэж намд хэлж байна манай адилчид. За, тэгэхэд та юунд ийм жанр юм зургийн ном сонгосон юм бэ? Харин би түрүүн хэлсэн шүү дээ айгүй энгийн арга байна. Энийг 10 жилийн хүүхдч ойлгоно, 80 настай тэтгэврт гарсан хөгшинч ойлгоно. Өөрөө таач ойлгочих бах. Ингээ унших юм бол тий. Тэгээ айгүй энгийн шүү дээ. Айгүй би өнөөдөр бид нар ийм нарийн ширийн ном би ингээл суугаа бичих юм бол унших хүн их ховор гарч ирнэ. Тийм болоо шүү дээ. Өнөөдөр бид нар ямар эрэнд амьдарч байгаа бол мэдээлэл эрэнд амьдарч байгаа. Тэр нөгөө Толстойн дайн байн гэхэд ийм хоёр
Нэг нь 400 хуцтай, нөгөөх нь 400 хуцтай. Энийг унших залуу их ховор. Дөрвөн бонитой юм авдөө. Тий. Тий, хоёр юм том ном бий. Тий. Тэгэхээр тэрийг унших тийм хүн гарахгүй. За би нэг энэ номыг одоо Путиний номыг ингээд Путиний тухай нэг номыг бичээл амар ухаан гаргаад маш. За, Путинд бүлгэлэх юм уу энэ номог? Энэ номыг та Путинд бүлгэлэх юм уу? Явуулах юм уу? Шууднаар. Ингээ яг би нэг тийм нарийн ширийн мундаг юм бодоогүй. Одоо энэ ерөнхийлөгч Путин. За би явуулчихна. Тий, завгүй л хүүд. Би явуулж. Завгүй хүн. За. Би одоо хэн блэ те тэнд надаас очооч үгүйч үү тийм. За. За тэгээд ах минь юм манай үзэгчдтэй өөрөнгөө мессеж хэлээрээ. За. Өө одоо ямар мессеж хэлэх вэ те? Миний ном авч уншаарэ гэж. Бөө яг тэгээ аваад уншвал уншина. Тэгээ ном ганцхан монголчуудаас монголчуудаач зориулсан, ер нь дэлхийн нийтэд зориулсан. Тэгээд унших нь уншихгүй. Ерөөсөө аюу юм. Манай нэвтрүүлэг заалвал Путин харах штий. Тэгвэл Путинд мөндөг хөргөөрэй. Ах минь. Тохоо би мэд хүргэе. Владимир Владимирович гоо. За би нэг Монголын зохиолч ухаантай хүн. Таны тухай нэг 8 жил таны тухай судлаад нэг юм ном гаргалаа. Та миний номыг үзэж сонирхвол би одоо их баярлах болно. За баярлалаа шүү. За эрхэм хүндэт үзэгчдээ ийм сонирхолтой ярилцлага болоо. Өнөөдөр манай зоочин уран зохиолч Даз Зэвигийн сан баяр баярлаа. Дахин уулзтрах та. Баяртай. За баярлалаа. Урьсан баярлалаа.